Би юуны өмнө хүний дархлаа тогтолцоо яаж ажилладаг тухай товч мэдээлэл өгье гэж бодож байна. Бидний хүрээлэн байгаа амьдарч байгаа энэ орчинд маань тоож томшгүй олон бичил биетнүүд, бактери, вирус, нянгууд байж байдаг. За эднүүсийн бол одоо ихэнх нь хүнд аюултай өвчин үүсгдэггүй. Тодорхой хэсэг нянгууд бол хүнд өвчин үүсгдэг. Ийм бичил биетнүүдээ биднээс эмгэг төрөгчд гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ эмгэг төрөгчд дотор бол бас дотроо ялгаанууд бий, маш хурдан тархдаг, бие махбодыг алдуурлуулахаар зэрэг маш ноцтой өвчин үүсгдэг ийм онц аюултай өвчнүүд байдаг. Ерөнхийдөө арай гайгүй аяд өрөвсөл үүсгээд тэр нь бол эмээр эмчлэх боломжтой ийм эмгэгч бас бий. Тэгэхээр тэр онц аюултай өвчнүүдээс хамгаалах энэ бол маш богино хугацаанд маш олон хүнийг хамарч халдварлуулдаг, ялангуяа бага насны хүүхдүүдийг халдварлуулдаг ийм өвчнүүд байгаа. Тэгэхээр ийм өвчнүүдээс хамгаалах цорын ганц арга нь дархлаажуулалт байдаг. Хүн төрөлхтөө энэс илүү юмыг бодож олоогүй. Дархлаажуулалт бол 1780-ад оны үед Английн эрдэмтэн Jenner нэмчгдэг Jenner гэдэг хүн бол анх хийж эхэлсэн гэж аль биесээр түүхэн тэмдэглэсэн байдаг. Тэгэхдээ манай Монголын эртний судар бичгүүд ингээд судалдаг эрдэмтдийн хэлж байгаагаар бол тэр Jenner-ийг вакцинжуулалт хийж эхлэхээс 9 жилийн өмнө Цахраг Евш Ловсонжилтэн гэдэг хүн бол Улаанборхны цэцэг өвчний одоо хүний биеэс гарсан ялгцуудыг номхотгоод тэгээд нутаг орныхныгаа бол тахлаас сэргийлж ясан гэсэн ингэж бичиж тэмдэглэгдүүлсэн байдаг. Тэгэхээр вакцинжуулалт бол өнөөдөр ч үсээгүй 5000 жилийн өмнөх Хятадын булшнаас бол Египтийн булшнуудаас бол одоо хамрын тамхи маягийн одоо өөрөөр хэлбэл цэцэг өвчнөр өвдсөн хүний тууралтын 5-ыг нунтаглаад хамрын тамхи болгож татаж өөрсдөө хамгаалдаг байсан ийм зүйлүүд бол гарч ирж байсан. Тэгэхээр энэ олон бичил биетнүүд бол бидний биед үргэлж орж идэг. Бид үргэлж хариу урвал өгж идэг. Бидний дархлаа тогтолцоо бол өдөр бүхэн хэдэн зуун, хэдэн мянган амьсгалаараа, хоол ундаараа, арьсаараа дамжуул, састаараа дамжуул бие дотроо оруулж идэг. Энийгээ бол бид аюулгүй болгоо сурчсан. Гэтэл бас ингэж чаддгүй зарим өвчин байна. Тэгэхээр ийм өвчнүүдийг хамгаалахын тулд тэр вакцин буюу одоо тийм био бэлтгэлийг бэлтгэж хэрэглэсэн. Тэгэхээр вакцин гэдэг бол тэр эмгэг төрөгч нянгийн одоо тодорхой хэсгүүдийг юм уу эсвэл бүхлээр нь юм аваад өвчин үүсгдэг чанарыг байхгүй болгоод тэгээд хүний биед оруулах замаар зохиомжтой өвчлөл үүсгдэг. Тэгэхээр хүний биед бол дархлааны ой санамж гэдэг юм үүсдэг. Бид ийм учраас ой санамж тогтсон үед бол нөгөө тэр төрлийн бичил биетний одоо харь төрлийн бодисууд бид ороод ирэхэд таньж маш богино хугацаанд хариу урвал үзүүлж чаддаг учраас энэ нь өвчин болж цаашаа хөгжиж өрнөлгүйгээр ингээд хүн бол хамгаалагдчихдаг. Тэрнээс вакцин хийлгэхээр халдвар авахгүй болж байгаа юм биш. Тэр халдвартай бие тэмцэлээд сургачихсан байгаа юм. Энийг бол тусгай шинжлэх ухааны аргаар гаргаж аваад маш олон жилийн ажиглалт туршилт хийгээд одоо нэг вакцин бол жишээлх юм бол дунджаар нийт хүн амын хэрэглээнд ингээ орохын тулд 20 хүртэл жил туршилт судалгаа ажиглалт хийдэг. Энэ бидний өргөн дархлаажуулалтанд хэрэгжилж байгаа энэ вакцинуудыг бол маш олон жилийн судалгааны үр дүнд маш олон удаагийн хяналт шалгалтын дараа хэрэглэхийг зөвшөөрдөг. Тэгэхээр дэлхийд вакцин хийж чадах боломжтой улс орнууд бол зөндөө байгаа. Эднүүсийн дунд өрсөлдөөн байдаг. Том корпорацийн хооронд өрсөлдөөн байдаг. Тэгэхээр энэ өрсөлдөөнд бол хэн гарч ирдэг вэ гэхээр хамгийн сайн дархлаа тогтоодог, хамгийн аюулгүй вакцин үйлдвэрлэгчид л энэ вакцина хэрэглээнд оруулдаг байна. Хүн төрлөختөн 1900-аад оны үед нэг тэрбум 100 орчим байсан. 2000 онд бол 7 тэрбум гаруй болчихсон байсан. За энэ хугацаанд дэлхийн маш том хөнөөлтөй 2 даа явсан дэлхийн техник хамарсан. Болон бусад олон аюулууд гарч ирсэн. Гэхдээ хүн ингэж их өссөн. Тэгэхээр энэ бол энэний нэг гол түлхүүрийг бол юу гэж үздэг вэ гэхээр зэрэг вакцинжуулалт. Хүүхдүүдээ биднес өвчнөөс нэлсэн нас болтыг маш багасгаж чадсан. Энэтэй л холбоотой гэж нэг хамгийн том хүчин зүйлийн энийг гэж үздэг. Монгол улсын хүн ам за 1919 оны баха тооллогоор 800 мянга 645 мянга байсан гэдэг шиг баха. 1950 хүн хүртэл сая хүрч чадаагүй л явж байсан.
За 1950 оноос бол өргөн дархлаажуулалт хийсэн. За тэгээд нөгөө беби бум буюу одоо төрөлтийн тэр тесрэлт болж үнэндээ бол 1987 онд ч гэсэн 88 онд 2 сая. За 2000 он гаргаад 3 сая болоод бас маш эрчимтэй монголчууд олоолаа болж чадсан. Бүгдээ нэг хятад ард улсын туршлага байдаг. 1950 онд 55 онд 550 сая гэнтэй байсан. 1950 бүгдээ нэг хятад ард улс байгуулагдсан дарааж шүү дээ. Ингээд 1980 онд бол 1 тэрбум хүрсэн. Тэгэхээр хүн ам нь 2 дахин өссөн. Тэгэхээр энэ бол дэлхийд дахина одоо ерөөсөө гол шалтгаан нь юу гэхээр нялхсын насваралтаа 100 дахин багасгаж чадсан. Энийг яаж багасгасан бэ гэхээр вакцинжуулж ажил багасгаж чадсан. Ийм туршлагууд байдаг юм аа. Хүүхэд бол анх төрөхдөө энэ хүрээлэн байгаа орчны тэр эмгэг төрөгчдийн тухай одоо ой санамж байхгүй төрдөг. Тийм учраас хүүхэд бол бидний өвддөггүй юунуудаар эсвэл хөнгөн өвддөг тийм юунууд эмгэг төрөгчдөр үүсгэгдсэн халдвараар өвдөх хандлагатай байдаг. Дээр нь тэр нөгөө гоц аюултай маш хурдан халддаг ийм өвчнүүдээр бол хүүхдүүд маш их халдвар авдаг. Ингээд тэр одоо вакцинаас өмнөх үеийн нялхсын насварлтыг бол үндсэндээ ийм халдварт өвчнүүд л нөхцөлдүүлж өгдөг байсан. Тэгэхээр одоо бол хүмүүс мартчихсан баг. Миний эмээ өвөгийн үед ярихад биднээс эхээс 10 байсан төрсөн гинлээ, 10 хэдүүлээ төрсөн гинлээ, нэг нь хүн болсон, хоёр нь хүн болсон, бусд нь бага байхдаа бурмалц юм аа гэж ингэж ярьдаг байсан. Тэгэхээр зэрэг тэр үед бол үндсэндээ бол нялхсын насварлт бол маш өндөр түвшинд байсан гэж ойлгож байна. Вакцин бол тодорхой хэмжээний эрсдэлтэй юу гэдэг эрсдэлтэй. Гэхдээ энд нь бол хэмжээ хязгаар тогтоосон байдаг. Тэдэн хатгалтанд жишээлбэл 1 сая хатгалтанд тэдээс илүүгүй хүндрэл гарах ёстой. Хүндрэл урвал илрэх ёстой гэдэг бүх вакцинд. Энэ бол вакциныг хүнд хэрэглэх хамгийн том шалгуур үзүүлэлт болж байгаа. Ийм шалгуурыг даваагүй вакцинууд бол хэрэглээнд орж чаддаггүй. За дараа нь бол вакцинжуулалт гэдэг ойлголт нь орж ирж байгаа. Тэгэхээр вакцинжуулалт гэдэг бол хамралт өндөр олон хүнийг хамарч ийх юм бол дэвтэл гарахгүй. Тодорхой хүн амын хэсэг нь энэ юунд ялангуяа тэр нялхсын хэсэг нь бол хамрагдахгүй байх юм бол за энэ нэлээд өндөр хувьтай болоод ирэх юм бол дэвтэлт гарна. За бид дөнгөж саяхан Улаанбаатарын дэвтэлтийг одоо даваад өнгөрөх шиг бол да. За энэ нэг шалтгаан нь бол тэр бас вакцины хийлгээгүй хүмүүс байсан гэсэн ийм судалгаанууд гарсан. Өөрөөр хэлбэл вакциныг нэгдүгээр хувь хүн зориулж хийж байгаа, хоёрдугаар нийтээрээ өндөр хамралтай байж хамгаалалт нь илүү их хүндэн болдог. Ийм нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ байх нэ. Ярих ёстой юм бол юу вэ гэхээр зэрэг за яг энэ ганцхан манай Монголч байдаг, дэлхийд дахинд байдаг энэ вакцины эсрэг хөдөлгөөнүүд байдаг. За энд бол яг янз бүрийн шалтгаан байдаг бах хүний үзэл бодол. За тэрийг бол биднээс үнэлэх ёстой. Гэхдээ би энэ хүмүүсийн ярьж байгаа энэ зүйлийг итгээд за энд бол шинжлэх ухааны юм бол яригддаггүй. Нэг бол баталгаатай хэлж чадна. Гол төлөв хардталт, хойволдаан ийм юм дээр тулгуурсан юмнууд явж яадаг. Тэгэхээр ийм хүмүүсийн энэ ярьж байгаад итгээд хүүхдээ өөрсдийнхөө үр хүүхдийг хайртай өрсөө вакцинд хамруулахгүй байж байгаа дараа нь дэвтэл гараад хүүхдүүд чинь хүндээ өрөвдлөх ийм тохиолдол гарах юм бол тэр хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг л хамгийн түрүүнд анхааруулъя. Хамгийн түрүүнд анхааруулж хэлэх юм бол тэр хүмүүс огтхон хариуцлага хүлээхгүй шүү. Тийм учраас би зүгээр үр хүүхдээ эрүүл эсмийн өсгийгүүл одоо тэр өргөн дархлаажуулалтанд хамруулах хэрэгтэй байна. Вакцины зайлсхийх мутац гэж тэр чинь амьтын юм чинь бас амьдрахын төлөө өөрөө өөрчлөгдөн хөвсөлд орно. Тэгээ байгалийн шалгаараар л явна шүү дээ, тийм ээ. Энийг банк хинжээд ерөөс дэлхийн хаанч одоо ялгаж авсан бүх вирус одоо эмгэг төрөгчдийн генийн дарааллыг бол Gene Bank гэдэг дэлхийн маш том сан байдаг. Энэ санд бол банк бүртгэгдчихэд. Тэгээ учраас энэ вакцины үйлдвэрлэгчид бол банк л энэ сантай ажиллаж тэр янз бүрийн байдлаар өөрчлөгдсөн янгуудын юуг шалгаж явж байдаг. Вакцины бол төгс юм биш. Тэгэхдээ өнөөдөртөө биднес вакцинаас илүү юу ч бодож олоогүй байна л гэдэг дээр.